За зүгээр та нар ингээд төсөөлөд үзсэй юу. Яг чиний таньдаг эсвэл огт таньдаггүй нэг тийм ямар ч байсан ямар ч хамаагүй хүн заяа. Чам руу байнгын бүр шүнж байсан хамаагүй, өдөрч байсан хамаагүй чамайг бүр байнгын дагаад ивэл яг хамгийн гол нь чамайг зүгээр ч нэг дагаж байгаа биш, чамайг алах гээд дагаад байгаа заяа. Тэгтээ гүүхгүй байнгын яг чам руу харчаад яг чам руу ингээд дандаа алхан зав. Ер нь бол айгүй эвгүй концепт, эвгүй санаа байгаа өстэй тий. Өнөөдөр миний та нарт сонирхуулах гэж байгаа 2014 онд нээлттэй ээжсэн найруулагч Дэвид Роберт Мичлийн найруулсан It Follows гэж энэ кино бүр яг тийм зохиолтой кино байхгүй. Өмнө нь нэгч бүрийн хэмжээний кино найруулж байгаагүй маш шинэхэн найруулагчийн тухайн үедээ ердөө 1.3 сая доллараар буюу асар бага зардлаар за бас ер нь л хинт ч танигдаж амжаагүй байсан залуухан жүжигчдтэйгээр бүтсэн энэ кино бол ер нь одоо айгүй алдартай болсон кино. Тэгээ та нарын дунд бас сонсч ийсэн эсвэл үзэж ийсэн хүмүүс бас харьцангуй олон байгаа гэж бодож байна. Гэтэ тэглээгээд ерөөсөө тийм хүн болгоны сонирхолд нийцгээр кино бол бас арай биш. Нилийн удаа өрнөлтөө, сүртэй чанга чимээтэй цочоодаг хэсэг энэ төр маш цөөтэй. Ерөн зүгээр нэг тийм slow burn art house талдаа кино үзэж сураагүй, тейстэнд нь таардаггүй тийм хүмүүс байх юм бол уйтгартай гэж хэлэхээр ер нь бол тийм кино. Харин иймэрхүү кинонуудтай vibe чинь нийлдэг хүн байх юм бол угаасаа айгүй таалагдана. Удаа өрнөл дээрээ нэмээд үнэхээр л тэгэж амар цочоож алаад байхгүй юм нэ. Үнэхээр л сэтгэл сэртгэлмээр эвгүй сценүүдтэй. Ерөн за зүгээр тэгэл маш гоё хөгжимтэй, маш гоё зүгээр мүдрээл үзээд баймаар атмосфертэй slow burn action кино юм аа тавчхондоо. Тэгээ үнэхээр киногоо өөрсдөө бүтнээр нь үзэх сонирхолтой, жоохон өөр левлийн юм үздэг cinema enjoy-рууд дунд маань энэ киног үзээгүй хүн байх юм бол надаар спойлуулд бололгүй өөрсдөө үзээрэй, өөрөө үзээрэй гэж өндрөөр санал болгох кино маань юм шүү. За тийм байна да. Тэгээ хэдүүлээ нэг сайхан те Mountain Dew аягалж уугаад амар хөөрхөн аяг харуулъя та нарт энэ араа. Ваад. Яа үрээ. За guys сая ундагаа аягалах гэж байгаа нөгөө хөөрхөн аягаа чи хагалсан. Энэ нөгөө юу нахгүй, бариул нахгүй. Аяганд битээ уул гэдэг юм байлгүй дээ. No problem дээ. Зүгэрш байлаа энэ зүт бэтэн бэчний тэр дуу булам төрх харцан чин мас орн галзуурхад ганц гурав номер чин нугур чин нуруу чин төгс эй бад бич зурх чин төгс чамд хэл хүүхс мөр шүлэг. Тэр кино маань ягаад ч юм гэрээсээ гарч гүйснэ юу гэдгийг мэддэхгүй нэг юмнаас тойрж гүүж жагаад буцаж гэртээ ороод дахиад тун удалгүй гарч аавынхаа машиныг унаад зугтаж байгаа нэг охины зураглаар эхэлдэг. Ингээд зугтаж явж жагаад далайн ирэг дээр очиж суудсан гэрийнхэнтэйгээ нэг тийм салах ёс хийгээд байгаа юм шиг янз бүрийн юм ярьж байгаа. Мэдээж тэгээд өглөө нь нас барсан байдалтай яг тэр сууж исэн газраас олдноо. За одоо энэ харагдаж байгаа J гэж охин болохоор яг манай үндсэн гол дүрийн охин байгаа. Найзуудтайгаа чилэрж агаад оройн Hugh гэд нэг өөрөөсөө жоохон ах залуутай болзоонд явж байгаа. Нөгөөх нь ер нь бол айгүй дажгүй ааштай, дажгүй залуу байдгийн. Даанч нэг эвгүй юм нь болохоор гинтл тэр шар даашинцтай охиныг харж гэнэ үү гэж хов хоосон газар руу зааснаа. Үнэхээр л тэгээд тэнд нь хинч байхгүй байгаа юм чин нэрээ юу вэ? Тэнд чин тийм шар даашинцтай охин алгаа гэсэн чин хоёулаа ерөн гарьяа гэд үзчихсэн киногоо дуусгалгүй Рэйг дагуулаа гараа явчихдаг. Рэйд тэр нь сонин санагдсан ч гэсэндээ яалтчгүй тэгээ Хью бол манай хүнд амар таалагдж байгаа юм шиг байлээ. Энэ сонин үйлдэлийн үл тоогоод маргааш нь дахиад бүр шүн болцсонгуудаа машиных нь арын суудал дээр биологи хичээл хийж байгаа. Дараа нь ягаад чим Хью ажиллаа дуусгачаад босч явж ийсэн аа. Араас нь альчууртай юмар нүрийн дарж ухаалдуулаад сэрэгтэн тэрэгцэрт хүлээс суулгацсан байдаг. За тэгээ ерөн л Хью Рэйд ч гэсэн биднэрт ч гэсэн киноны гол эсрэгдлийн имийг тайлбарлаж өгч байгаа. Ерөөсөө л бүр амар энгийн заяа. Нэг тийм сүнс ч юм уу юу ч юм мэдхгүй нэг тийм зүйл байнгын бүр ерөөсөө зогсолтгүйгээр удаанаарч байсан хамаагүй чам руу алхаал байна гэсэн үг. Бас нэг эвгүй юм гэх юм бол тэр нь байнгын л хохирогчоор сонгогдсон хүндээ тааруулаад зүсээ хувилгаад за заримдаа бүр огт танихгүй үнэн эсвэл заримдаа бүр ээж аав энэ төргээ дотны хүмүүсийн дүрд чамаагүй хувраад байдаг юм байлээ. Бас дээрэс нь ерөөсөө хохирогчоор сонгогдсон хүнд л тэр өөрийн дагаад яваад байгаа хүн харагддаг. Өөр ямар ч хүнд тэр нь харагддаггүй. Мэдээж тэгээд баригдаж болохгүй тодорхой. Баригдах юм бол киноны эхлэлд гарсан охин шиг хэрцгийгээр халуулна. Саяхныг хүртэл Хью тэр хохирогч нь байсан байгаа байхгүй. Гэхдээ сая Рэйтэй биологи хичээл хийснээр одоо Рэйд тэр хараалан шилжиж очоод Рэйг тэр юм дагнаа гэсэн үг. Хью чаваас хэдэн сарын өмнө нэг охинтой one night хийгээд тэгээд тэрнээсээ л энэ хараалаа авцсан байлээ. Тэгэхээр ер нь бол хараал нь биологи хичээлээр дамждаг гэсэн үг. Рэйж гэсэндээ өөр хинтэй чамаагүй биологи хичээл хийгээд хараалаа дамжуулчих болно гэсэн үг. Гэхдээ тэр хараалаа дамжуулсан хүн нь тэр дагаад байгаа чөтгөртөө баригдаад халуулчих юм бол хараал нь буцаал шууд өөр дээр нь ирэх юм бэл. За тэгээ ингэж хамгаал мэдэх ёстой юмнуудын тайлбарлаж өгчөөд худлаа яриагвэ гэдгээ батлахын тулд бүр яг өөртөө мангар ойрхон ойртоод ирж байгаа нүв нүцгэн эмэгтэй дүр товирцсан өнөг чөтгөрийг хүртэлсэн харуулж аваад
намайг уучлаарай. Хараалаа хурдхан шиг л өөр хүнд дамжуулаарай заа юу гэж хэлэнгүүтээ гэрт нь үргээд өгдөг. Тэгээ яг тэр оройн Рэй дээр цагдаа нар ирээд мэдүүлгийг энэ авах гэсэн чинь Рэй бүр тэр Хью гэж залуугийнхаа бүтэн нэрийг ч мэддгүйгээс гадна бүр Хью гэж тэр нэр нь хүртэл өөрийнх нь жинхэнэ нэрэн тэр биш байсан болж таардгийг. Хэд хоног шоконд ороод ер нь заваас тэр Хьюгийн яриад байсан юмнуудад нь итгэвчгүй нэг өдөр зүгээр хичээл дээрээ сууж исэн чинь яалтчгүй нэг цагаан халааттай хэмгэн сургуулийнхын гаднаас өөрийн чиглэлд алхаад байдаг. Ангиасаа гараа явсан ч гэсэн бүр коридорт н ороод ирдсэн дагаад байдгийн. Яг хөө тэгээд зүхтаж чаддаг л да. Мэдээж ахлах сургуулийн хүүхүүд ийм юмнаас амар айж байгаа штэ. Оройн төрсөндүүтэйгээ заавс Пол болон Яра гэд хамгийн сайн хоёр найзгаа хань татаад хамтдаа хондог. Унтаж чадахгүй байсан болохоор Полтой янз бүрийн рандом юм ярьсан шигээ сайхан сууж исэн чинь гинтл цонх хагарах чимээгээр Пол юу эснээ шалах гээд яваад өгнө. Nothing in the house, Jay. Open the door and we'll figure this out. За тэгээ ингэж гарч цухтагаад дугуйтагаа явсаар нэг тоглоом мэдлбай дээр сууж ах үеэр нь найзууд нь бөөнөрөө л очиж тайвшруулахаас гадна хурш айлынх нь Крэг гэж залууж гисэн санаан зовоод хүрээд ирсэн байдаг. Ядагч байсан хамгийн түрүүнд тэр нөгөө нэг чамд хараалаа дамжуулсан Хьюги чинь хайж олж уулзах хэрэгтэй байхаа гэснээр Крэг ч гэсэн айгүй сэтгэлээрээ туслаад машинаараа жолооч хийж өгөөд те хамтдаа тэр эддээ явахаар болж байгаа. Рэй уг нь яг очиж үзэж байгаагүй ч гэсэндээ гэрийнх нь хаягийг бол асуугаад мэдэж авч л байсан юм байлээ л дээ. Тэгээ яг тэр хаягаар нь яваад очсон чинь хүн амьдарч байсан ч гэж харахад хэцүү мангар амар сүрцэн балгаас байхаас гадна угаасаа Хью тэнд нь байдгүй юм. Гэхдээ нэг юм өөр охинтой ахуулсан зургийг олонгуудаа охиных нь өмсөж байгаа сургуулийнхын жактнаас ямар сургууль сурж байсан бэ гэдгийг мэдээд авчдаг. Улмаар яг тэр сургууль руу нь явж очиод захирлаас нь ч юм уу хинээсэн чинь Хьюгийн жинхэнэ нэр болон гэрийнх нь хаягийг асууж олж авснаар гэрлүүн очиж уулзнаа. Хью яг сайхан дүрээрээ байж гэдгийг тэгээд Рэйс дахин нэг удаа уучлалгүйгаад чи одоо хүртэл дамжуулаагүй л яваад байгаа мó дамжуулахаас өөр ямар ч арга байхгүй. Аль болох өөрөөсөө улмал холдуулахгүй бол дамжуулсан хүн чинь алуулаад чам руу буцаад ирчих болохоор зүгээр л аль болох хурдан дамжуулаад тэр хүн чинь дахиад цаашаа дамжуулсан байгаасай л гэж найдахаас өөр арга зам байхгүй л гэдэг. Рэй бол үнэхээр л юм хараал байгаа гэдгийг мэдээд өөрийнхөө нүдээр хараад байгаа штэ тий. Даанч нөгөө нэг найзууд нь хэдий Рэй сэтгэлээрээ туслаад яваад байгаа ч гэсэн нүдээр харж гараар бариаг болохоор Хьюиг мэдрэл муутай галзуу солиотой эрүүл биш хий юм хардаг сонь нөхөр байна л гэж ойлгоод яг бас итгэж өгөхгүй л байдаг. За тэгээ ямар ч байсан ингээ сайн итгэхгүй байгаа ч гэсэндээ тэр дагж байгаа чөтгөрөнд байнгын л төхөж байгаа ч гэсэн удаан хөдөлгөөнтэй юм чинь аль болох хэдүүлээ хол газар руу явъя гэд Крэгийн аав ээжийнхэн цуслан руу яваад очиж байгаа юм. Maybe in a little bit. What are you doing? За тэгээрээ ингэж гарч гүнгүүтээ Крэгийн машиныг унаад зүхтааж явах замдаа осолд ороод эмнэлэгт зэрдэг юм. Гараа угаснаас бусдаар бол ашгүй тэр газраасаа хөөхөн зайтай эмнэлэгт хурж ирээд хэвтцэн гайгүй аюулгүй болцсон байгаа юм л да. Гэсэн чи үнэхээр л амьдын тамд байгаа байсан болохоор хараалаа шилжүүлээ гэсэн зөвлөгөөг нь эцэст нэг юм дагаад яг тэр оройноо Крэгтэй биологи хичээл хийждэг. Крэг бол ерөөсөө энэ хараал мараалд нь итгэхгүй л байгаа штэ тий. Тэгээд биологи хичээл хийгээд 3 хонцоод байгаа хэрнээ би бүр юу ч харахгүй хинч намайг даахгүй зөв зүгээр байгаа гэдэг юм. Гэтэ кино маань за ингэдэйн заяа. Яг тодорхой болгож өгдөггүй ч гэсэндээ би бол энэ Крэгийг шууд л баг маргааш нь зүгээр өөр нэг охинтой биологи хичээл хийцэн л гэж бодоод байгаа. Ийм хараал байгаа гэдэгт итгэхгүй байгаа ч гэсэндээ угаасаа нэлээд шалиг залуугийн л дүр байгаа даа байхгүй юу? Анх яг бүр Рэй тэр нөгөө өндөр нөхрийг харж цугтаагаад гараад гүйж ахт нь энэ Крэг чинь машиндаа нэг өөр охинтой юм хум ярьсан сууж ирсэн ш. Тэр үе та нар санаж байвал. За ямар ч үсэн Рэй хараалаа дамжуулсан ч гэсэн санаанд тайвширч өгөхгүй шүнжэнгөө яг Крэгийн байшин руу янз бүрийн болж байна уу гэж ширтэл суугаад байгаа. Тэгсэн чинь за нэг шүн цагаан авцтай залуу Крэгийн үүдэн дэрснээ цонхыг хаглаад яваад орчдөг. Хараалаа дамжуулсны дараа бүр яг одоо хараал нь ингээд өөр дөр нь биш байгаа ч гэсэндээ стил өмнө нь хараал авч исэн хүмүүс тэр дагдаг чөтгөрийн одоо өөр дамжуулсан хүн рүү ингээд очиж байгаа чөтгөрийг бол харж чаддаг юм байлээ. За бас тэ
Тэгээд 3 хонжиж Крэг дээр ирсэн шалтгаан гэх юм бол Крэгийн мэдлгүүгээр дамжуулсан охин нь 3 хоног ингээд зүхтааж мухтааж агаад яалтчгүй баригдаж алуулаад тэгээ алсныхаа дараа Крэг дээр буцаад ирж байгаа байх магадлалтай. Ямар ч тач Рэй бүр бөө юм болоод амхандаа Крэгийг аварчих гээд гэрлүүн яваад орсон чинь чөтгөр Крэгийн ээжийнхэн дүр тувирдсан Крэгийн өрөөний хаалгыг тогшоод байж идэг. What the fuck, Mom? Ингэж Крэг өгснээр дахиад хараал нь Рэй дээр буцаад ирчихэж байгаа гэсэн үг. Манай хүн бүр хамаг хурдаараа л ээжийнхээ машиныг авч зүхтаагаад нэлээд хол зайтай газар ирж унтангуудаа өглөө толгой дотроо төлгөө боловсруулад буцаад найзууд дээрээ яваад очиж байгаа. Ер нь бол яг тэр чөтгөрийг алж болдог эсхийг мэдэхгүй л байгаа шүү дээ. Гэхдээ л дамжуулаад хизээ буцаж ирэх юм бол гэж айжсанаас азаа үзээд тэр чөтгөрийг алах гэж оролдё л гэж бодсон байдаг. Мангар том усан сантай газар очингуудаа Рэйг өгөөшөр усан санд байлгаж агаад нөгөөх нь дагаж хурж ирээд ус руу оронгууд нь Рэйг газ татаж гаргангуудаа ус руу бүр янз бүрийн тогтоо юмнууд шидэж оруулах замаар тогонд цохиулж алъя гэдэг төлөвлөгөөтэй байгаа юм байлээ. Бүхэл юма бэлэн болгочоод бүр мангар удаан хүлээж арай гэж нэг юм ууг нь ирдгийм. Даанч ус руу дагаж оролгүйгээр усанд байгаа Рэй лүү гаднаас нь бүр янз бүрийн юм авч шидэд бараг живүүлж алхаашах нь ядчил Пол ууг нь буутахад бэлэн байгаа дагаач гэсэн өөрөө харж чадахгүй болохоор яг онж будаж чадалгүй санамсаргүй бүр нэгнийгээ хөл рүү нь буудаж муудаад бөө юм болж эцэст нь нэг юм нэгнийх нь шидсэн алчураар багцаа аваад буудаад унгадаг. Тэгээс олчоогүй гарах жахт нь хөлнөөс нь зураад дахиад Пол бүр нилээн эрсдэлтэйгээр Рэйг зөрүүлж Рэйн дээгүүр бүр хид буудаж иж яг толгоонд нь ончаадна. За ямар ч байсан алчлаа. Гэхдээ л чөтгөр үхээгүй хараал дуусаагүй байх магадлал стил байгаад байгаа болохоор Пол өөрийнхөө саналаар Рэйн төлөө өөрийгөө эрсдэлд оруулаад тэр хоёр биологи хичээл хийж байгаа. Кино маань хэдий Полыг өөр хүнд шилжүүлчих гээд хоёр биеэ үнэлэгчийн хажуугаар явж байгааг харуулдаг ч гэсэндээ яг шилжүүлсэн юм уу яасан гэдгийг нь бол тодорхой болгож өгдөггүй. Ямар тааж бүх юм буцаад хэвэндээ ороод хараал дууссан юм шиг нэг тийм айгүй дажгүй уур амьсгалтай болонгуудаа Пол Рэй хоёр хөдөлцөөд явж байгаа дүрслэлээр кино маань дуустдаг. Гэхдээ мэдээж энэ дээр харвал ард нь нэг хүн алхаад яваад байгаа. Гэхдээ бас чөтгөрч биш зүгээр нэг энгийн хүн ч ард нь алхаа явж иж бас угаасаа болно. Эсвэл үнэхээр л тэр чөтгөрийг дийлэх, алах ямар нэгэн арга байхгүй болж таарад дахиад одоо Полыг дагаад явж иж бас болно тий. Тэгээ тэрийг бид нар өөрсдөө л нөхөж одоо өөрсдийнхөө харах өнцгөөс ойлгохоос өөр аргагүй л гэсэн үг. За тэгээ кино маань энэ дүрээд өндөрлж байна. Тэгээд энэхүү кино маань нийтдээ одоо кредит хэсгийг оруулгүйгээр тоолох юм бол 1 цаг 35 минутын урттай 95 минутын урттай кино байсан. Тэгээ миний тоосноор бол ердөө 5хан цочоодаг хэсэг буюу Хэр Амирвэгийн түүхэнд яг Good Night Mommy-гийн арт одоо баг цочоолтой гэдгээрээ орохоор тийм маш баг цочоолттой тийм кино байлаа. Тэгээд ямар ч байсан хэрвээ та энэ киног үзэж байгаа бол дунджаар 19 минут юм байл шүү. 19 минутанд нэг удаа цочих нэ. За тийм байна да. Тэгээ өнөөдөр минь бичлэг энэ дүрээд өндөрлж тэгээ нөгөө хайртай шүү заамаа гэж хэлэхэд болсон. Тэрнээсээ жоохон кринжлэддэг болсон мэлээ заяа. Тэгээд зүгээр баяртай гэж хэлчих заяа. Баяртай. За сайхан амраарай. I'm on a diet, but thank you. Are you fit? You can always be thinner. Look better.